Шамд хэцүү социализмын үед мөн хааны төрсөн нутагт байгуулагдсан засаг захиргааны нэгжийг хааны нэрээр нэрлэнэ гэдэг амаргүй даваа байсан байж таарна. Энэ эрх чөлөө 800-ыг өртөөлөн бидний сонрыг малааж зүрх сэтгэлийг тэжээж ирсэн дээдсэн ариун нэр хүндийг тээж яваа нутаг ус болоод ч тэрөө мөн хааныхын Сүхбаатарчуудын нэрийн хүч болсон олонтоо. Агуйг археологч Наван, армийн генерал Ёндон, цагийг эзэлсэн их аварга Буянтаа, ардын хувьсгалын дууч Таган Таваа улс дахь анхны элчин сайд Магсар хурцын дуурж өггээд дуудуулах нэрн сонсголонтой дуурсаг алдар нь алсын аниртай буурлууд мөн хаан гэдэг тэтэм нэрийг мөрлөн өндийлгэж авч ирсэн юм. Хурц хурдан шандас түлгээрээ Далавангийн хушууныхан Эдүгэгийн мөн хаанчууд хизэнээсээ алдартай. Зөвхөн 20 дугаар зууны ихэнх үе болох 1923 оноос 1943 оны хооронд оддоо сайхан наадаж зөвхөн улсын баяр наадмаас тасралтгүй төрөв авч энэ амжилтаа 1995 2009 онуудад давтаж ардын хувьсгалын их баяр цэнгэл наадмын 23 төрөв авсан хосгүй амжилтын эзэд болсон байдаг. Энэ эгэлгүй цуу төлгүүдийн дуут ган туурайн үлдэс Жанлвыг өртөөлөн авч яваа өдгөө цагийн данжаад уяач нарын нэгэн байрны Сүхбаатар аймгийн мөн хаан сумын унган хүү Эдүгэ төрж өссөн нутаг уснаа залран буй Бураагийн пүрвч билээл орон нутагтаа огшиж уралддаг олны хөлийн газраас цэрвж дайждаг боломж олцоон богцондож бодол санаа нь тэнгэрт явдаг эгэл хүмүүнийг олж сурвалжилснаа танилцуулж байна. За уртнаас удаан жаргаараа ажил үүсэн сэтгэлтэн бүтээж 10 цагаан буян гэлгэрт тэнгэр мэтэгч дэлхийн мэт баян явж санаад уушин ард түмэнд ажил үүсэн сэтгэлтэн бүтээж яваарай миний өвнөр. Аврын уяа сайхан байна уу? Ой хүүхдүүдийн хэжээлбэр чугаа атаунууд аштайхан болж байна уу? Сайхан харахад бол одоо би мэддэг биш. Энэ тарга тэвэр давгүй авчихвал болтой байна. Аврын уяаны онцлог юу байдаг юм бэ? Миний үйлсээр цагаан өсөөр үйлсэн дөө. Хаврын ядуу болохоор яхад нэг ер нь тэнэг махан тамирын барилгүй хөдийнх нь дөрвөн мөцнийхэн тамирыг авалгүй л аштайхан шиг хөнгөрөөхөн шиг богинохон ажилтай байвал оч хурдан дээр хаврын ядуу хур сайтай байгаа тэнгүүр явчихдаг юм дөө. Хэдийгээр бүрвж байгаа ганцхан удаа бүсийн наадамд оролдож улсын баяр наадмын өндөр довд хараахан очиж зүрхлээгүйч дээдсээсэн өвлөж өөрийнхөө малч холч ухаанаар чирээж цогцлоосон унган адууныхын үртэл тухайлбал Далавангийн хушууны хатуу довн дээр цор ганцаараа 3 та төрүүлсэн хар голтой халиун азарганыхын төлийн төл болох Итачуугийн инх батын нарын шар газар Өвөр хангай аймгийн Баруун Баян улаан сумын угуул аймгийн алдарт уяач Гамбатын босоод илт. Төв аймгийн Баян жаргалын сумын угуул Донёдогийн хны удмын хөө нийслэлийн морин спорт уяачдын тэргүүн мөн хүйсгэлэнгийн Монгол улсын манлайч Галын Батүмэр ахта бэлгэлсэн халиун олог соёлонгууд бол чум энэ нэвтрүүлгийн баатар Бураа Пүрвжмийн унган адуунууд билээ. Өөрийнх нь уйсан ч хурдалж жил байдаг. Өрөөлд худалдсан ч хурдалж жил байдаг. Агуу ухааны эзэн байна гэдэг амар хэлбэрээр бүрэлдэн цогцлоогүй ойлгомжтой. Ер нь бол ажилсаг хичээнгүй авьяас нэрмэл ухаан төрөмлийн уг сурвалж билээ. Ингээд танаа өргөө цагаан гэрийн тань хойморт өвгөн уяач өндөр бүрвж байгааг өрн залсны учир ийм. Адуу бол одоо язгуур удам гэж ярьж байна тийм үү? Ер нь яг ямар адуу хурдан адуу гэдэг юм бэ? Одоо яах вэ? Удам үнэн ихэн дахиж байсан, аав дахиж байсан. Миний хов хөний бодол болохгүй. Ер нь нэг хурдан адуу юу өөрөө амтшгүй дээ. Нэг онцлог байдаг. Миний шинжээр. Хамрын нөхөн нараа том онгорхой байна уу? Өгүүл өрөө түүшин ондоо байна уу? Өгүүл тойг борив ондоо байна уу? Өгүүл ундаа заавалч нэг онцгой байж л адуу. Умдаг умгал бас юм байх уу? Умдаг байгаа бол ер нь сайн дөө юу. Таан миний өөр юм бодлоо. Одоо яг өвгөн ноён төрөл одоо гадаа адуу үрслээ. Ямар адуу үрсөгээд одоо янцгайхын чимээнээр таньсэма гэдэг шиг одоо шинжиж байсан гэдэг. Тийм гэсэн. Туурайн чимээгээр шинждэг гэдэг. Таавал одоо тэрийг бас мэдэх үү? Би одоо тэрийг сайн мэдэхгүй. Ер нь янцгайх дуу тийм одоо азарган талдаа бол тийм бүдүүн дүүхэн шиг тийм хоолойтой байвал би ер нь зүгээр юм уу гэж сандгийн.
А их насны морь ер нь туурайн чимээ гоцтой их насны хурд их насны. Ер нь туурайн чимээ ер нэг саймар тарлах 10 одоо тийм хэлээд яг жоохон уяа дутуухан шиг морь тарлах хоёрын нэг морины туурайн чимээ илүү дээ. Та түр миний хажуу газар жоохон туурай уул нэмгийн таадаг байсан гэсэн. Улдаад байдаг байсан юм яасан. Улдан. Тавг муутай. Хүнээр юм бол одоо ингээд энэ алга дарам энэ газараа мах муутай юм уу? Илгэн дүүний тавгтай байдаг байсан. Тэрийг та яаж зохицуулах вэ? Оо тэрийг одоо яаж зохицуулах сайхан ер нь одоо хужиртай нуурын жоохон зогсоовол дээр байдгийн. Гөх тавстай ус дор насангуудаа тэрүүн тогтоовол дээр байдаг. Өсгөний хахах гад байдгийг. Сүүлийн юу суудад бас нэг жоохон сургамж өгөхөд бас. Тэр халиу адрын үртэл одоо туурай тавг тийм гараад байна уу? Та тэрийг зассан уу? Оо гайгүй. Гайгүй. Тэр нэг яага засуух хатаавн дээр нь хүүг нь сайхан гоё тууртай. Шууны өндөнд дөөр гахад шууны өндөг хагалахгүйгээр одоо ингээд Аяг томтой гэсэн үг шүү. Го том биш. Одоо ухаантай хундаг юм сайхан хөнгө. Аяг хөнгөр аа. Тий хөнгөр. Аяг ихтэй. Тий гүнөө тавьдаг. Тэгээд тэр гүүгнийхээ юугаар дамжуул зассан гэсэн. Тий. Тэр танай энэ уян дээр нэг сартай хараад байгаа шүү дээ. Тий. Битүү азрах гэдэг. Энэ одоо ямар шинж яадаг вэ? Та энэ одоо нэг хэлээд энэ одоо шинж одоо би тэр нэг араатан гөрөөтөн элбүүнтэй адилхан сайн шинжиж мэдэхгүй. Миний өөрөө бодлоор миний хажуу азрагны аав нь тийм нэг жоохон хариугүй хурцсан чинээ хонгол азраг байсан хүн хараад голдог байсан. Энэ тийм бэрс шиг адуу энэ төр байна энэ төр ярьдаг ата. Тий. Би нэг бэрсэн хэлбэртэй юм уу? Тэгээд нэг айтер очолттай байгаад үзүүрэн бод ирэхгүй дөрвөн мө сайтай юм дотор боддгийг. Хөл ер нь их өөр юм байна тийм ээ. Тий. Хаасан гац шиг. Тий. Хооронд одоо тэр дөрвөн мөчний хооронд зай их. Ер нь хурд адуу амсгүй дээ. Хурдмаар сэргэлэн хүн хоёр амдаа шүү дээ. Хурд адуу заавалчгүй тэнийг сэргэлэн тал байдаг юм шиг. Нэг цовоо гэх юм уу да хүнээр юм. Ер нь. Энэ одоо энэ харадрын тэм шинж байна уу? Би энийг сайхан цовоо. Ямар шинжинд төрөх вэ? Одоо би энийг одоо цаатамдаа тэнийг перц шинжтэй юм дэж дотроо бодож явдаг юм. Ухаандаа дөрвөн мөд сайхантай би жоохонтой хэрнээсээ булчин шөрмө сайтай. Ер нь. Энэ одоо жижиг хөрөмөр шүү дээ. Нэг жижиг шагаа шиг хөрөмөр. Тий. Толгой нэг томоогүй. Тий. Энэ одоо яадаг адуу? Таны өөрийн чадсан муу юм хийж гараад өөр юм шүү. Оо энэ миний өөрийн унган адуудаа энэ Сүхбаатар аймгийн Ярэмөнхийн адууны нэг багсуулаас нь авсан эртэн дээр мэд. Тэгээд тэрүүний юуг нь авсан? Энэ адуугүй. Оо энэ адуугийн аав юм. За. Тэгээд энэ манай их хүү зарсандаа хоошоо тэр шүгүр хөрмөр гээд энэ даваа хүн тэр уяад байдаг. Тэр энтлийг юу аав нэг адуу нэг аав нэг эцэгтэй амар. Тэгээд тэрүүнийг хэний галын Баттөмөр битүү үрээ аваачиж усад тавд оруулсандаа хэл байлаа. Тэр энэ нэг аав яа. Зүг нэгтэй. Тий. Аав энэ бол би зүгээр годонтай азраг тавихад төл хаяныг санаад л тэгээд төрийн наадам төрөл орсоо. Томчтой хадаг мадаг зүүч гэсэн бас энэ орж ирж байсан орсон адуу тийм үү? Аль энэ жижиг хөрөн чинь таны? Оо энэ яг хөхөр манай донд хүүгүй юм энэ хүүхэд багсаар үрээ морин сурсан энэ жижиг наадамд бол ганц нүрзээ оруулсан харагдан хоёр ч орсон уу та тий. Энэ хажуудлынх нь хөрөн адуу байна шүү дээ. Тий. Энэ дэлхтэй хөрөн чинь бас арай өөр хийс. Энэ тусаарсаад үйгүй. Одоо энэ галын Баттөмөр манай донд нүрзээд өгсөн бэлгэнд аавыг тэгээ манай адууны ихтэй одоо халиу азрага тэр одоо босоо адуу орсод адуу байдгийн энэ юм сайхан хурдуу бас цусарсан гэд манайхан жоохон тэгээд тэрч буруу юм байхгүй л дээ. Жарчмын жарчмаараа байлгүй яг хуу. Шүтлүүрээдээ тэгээ шацаад үрээтэй уралдах гар энэ бас гошуу алгаж уралж үзсэн. Уул уянд очиж нэгэн яамны уралдаад 100 гаруй шацаалан адуу шүтлүүрээ очиж бараг 70 төгсөн. Энэ жил Хэнти аймгийн юунд Баяванд очиж бас шацаалангийн босоотой уралдаанд очиж яамны босоотой очиж бас 70 төгсөн. Тэгээд ер нь насныхаа адуу танилцахгүй гол юм билээ дээ. Сайн ууж чаддаг. Магнаа сохлог туур муруу шалгуур юм биш үү? Тийм билээ. Энэ усууд одоо адууг шинжих биш одоо тийм хандгаа хэлбэрийн адуу байхад орхоно юм уу гэж би тэр аратан гүрсгүй мэдхгүй дээ. Ер нь тийм хандгаа толгойтой, дээгүүр толгойтой. Тэг өөртөө тохирсон
дөрвөн босаатай жоохон уяа жоохон ороо байж магадгүй гэсэн юм би. Мах муутай, бэр муутай юм билээ. Тэгээд залуу босоод уяаг нь зогсоолох юм байлгүй гоё юм. Таны адууны дээд өгшил одоо Эрдэнэ дээр үе дээд өгшлөг би 1966 онд л би нэг 10 хэдтэй багцууд адуун дүнэн хүү дуртай эхээс хахтал бараг тэгж ойцсон юм уу яасан тэгээд засаг адуу харилж байсан би чэдэржгээд нэг хүн наадыг ер нь морин дуртай хүн болж магадгүй энэ ирээдүйтэй хүүгээд наадыг нэг жоохон банд аваад л тэгээд 1966 онд л би засаг адуу хариулж ил тэгээд өдий хурч байна да. За тэр адууны өшил болоод тэр хахаа даваан тэр энэ хуучнарын бол эртэн дээр үеийн одоо банд адуу гэж ярьдаг юм дөө тэр одоо үеийн банд үеийн адууны бодвол тэрнээс арай өмнөх банд адууны нэг адуу аваад л манай аав азраг тавьж өгөөд их тал нь манай өөрийн адуу тэгээд 1967 онд би хүрэн даагуулж сумандаа төрүүлгээд шазаалан шүтлэн төрүүлгээ соёолн болдог жилэн би цэргийн албанд яваад л тэгээд одоо тэрнээс хойш тэр засагт нэгдний малвар маллаад гол адуу хариулаад л өдөө хүрээд 1990 онд би хөвслийн адуу өнч мөн утгатaalгүй өдөө хүрсэн тий. Таны харгалтай халиунч одоо яг их нь ямар өгшлээ адуу юм? Их нь болоод тэр хахаа таван дээр одоо энэ хуучин Цэцэн хаа аймгийн хардлагын байсан гушууны босоо савдэр гэж хурдаа зэрэг байсан тэрүүний төл хүүнээс гарсан юм. Моринтлогоо дугуурсан гэдэг хүн наадад хурдан хол зэрэг байсан тэрүүнийг өгсөн юм. Эцэг тал нь болоод тэр хаа даван дээр одоо сүүлийн үед болохоор юмсууд ярихгүй байгаа юм дөө. Энэ Сүхбаатар аймгийн хуучин ёстой байсан гушууны Баатуудар жигдүү хүн бүрэнгийн уурхайд уур хаачнаар ирээд тэр адуунд болохоор бол харин ёстой эриамантай хүн байсан юм да. Энэ бас л баян адууны угнаар сүзэг болон гэдэг хүний галтар азрын төл алагдаг аваад энэ хурдаа дуугаж авангуудаа азар тавиад алаг адуутай болоод тэгээд өөрөө энэ манай Далаангийн гушуунд нэг өдөр Баатуудар 4 төрөө авч байсан. Би 3 төрөө 2 жил дараад авч байсан. Тэгээд Баатуудар 4 төрөө авангууд 4 хөргөт нэгдлээс эр хөр адуу ачирж өгөхөд 3-ын нөгөө хийнгүүтээ нэгийн үлдээгээл азраг тавьсан. Азраг тавиад дэлдэн хөрөн гэдэг одоо хурдан төлний адуу болоод хатааман дээр одоо тэр үеийн төл миний хурдан хол азраг гараад тэгээ энэ усуудыг хоцсон усууд нэг айтар босаадуу гэдэг одоо галахтаяар бахирах юм. Босаадуугийн нэрийг үл одоо өзөөтийн одоо тэр толгойл үндэг гэдэг хүн гаргасан байх сүүлийн үед босаадуу гаргасан хүн галах даяар гаргасан хүн хөрхи энэ авсан энэ гамбата дулуунсан гэднээс л надаас авч гаргасан болохоос сурвал одоо орон нутгтаа бол би өөрийгөө бас нэлийн дээгүүр гаргасан болов гэсэн тийм. Тэр дэлгэн хөрний адуу тэгээд 4 дааг байн давангуудаа ганцхан тэр дэлгэн хүн Баатуудар үлдээсэн. Тэгээд тэр Баатуудар жиг бол одоо сүүлийн үед хүн ярих аж байж. Тэгээд тэр нэгдлийн 1000 адуунаас ирсэн даагаар азраг тавиад тэрийг үе удам нь одоо төрийн наадмын төрөл айраг түгэнд орж байгаа. Болохоор Баатуудар жигүүл бивэл одоо нэвтлэхийг хөлгөж би өөрөө бол дүгүнж явдгийн дотроо. Тэр адууны угсаа наадад хүрээд хүм ахтууд нь заримд нь бэлгэнд очоод заримд нь 5-10 саасаар өгөөд өөрийнхөө өр хөвгөд өгөөд эдэн усыг баярлуулад ард түмний минь баярлуулад одоо ингээд би сумынхаа одоо 40 жил гарan би одоо энэ адуу би одоо 50 жил хадгалж байна. Хадгалж байсан юм үр ашгаар одоо манай хүүхдүүд өөрөө уламжилж ууж хүлээд одоо хамгийн их Баатуурлын нүрцээ суг байдаг одоо гүнчин гэдэг нөхөө байдаг. Тэр одоо ууж хурдлуулад өнөөжид хүртэл одоо сумынхаа нааданд 40 жил одоо нэг унган саарл азаргаа төрүүлгээд одоо наадад бол одоо миний хүний хувьд бол ер нь 40 гаруй жил хадгалаад ийм амьд төрнө гэдгийг бол
Би өөрийгөө бас нэг сайхан эрхэн цагтаа бас хэмжээндээ салгиж явсан юм байна. Сайн молор эрдэм алтан туухт гэдгийг хүмж явсан байна гэж өөртөө дүнэлтөгч үр хүүхэд хайн нөхөр аль нэгэндээ би бас баярлж явдгийн. Тэгээд яг манай Монголын ард түмэн наадыг хүндэтдэг Сүхбаатар Чуудтун дотроо Цэцэн хаангийн Далавангийнхаа ард түмэнд бол одоо туйлын одоо бүгдээрэнд нь үр хүүхдтэйгээр адилхан жишж бодож 10 цагаан буян дэлгэрч явах байхад гэж ингэж л бодож явдгийн. Тэр Далавангийн хошууны одоо гүүгээр л галшир адуу бий болсон. Дандаа Далавангийн хошуунаас гүүгээ авдаг байсан гэж өгнө нэг ярьдаг. Энэ хэр ортой вэ? Одоо энэ ортой байж болох юм байна. Далавангийн хошууны баян шарав дөрж гэдэг хүн байсан гинлээ. Тэр баян шарав дөрж гэдэг хүн болоод хаа даваан дээр өвгөн чамаас вэ азраа тэр хүрээ авъя гэсэн гинлээ. Энэ 10,000 гаруй адуу энэ цээл энэ арын талаагаар бүгдийн суглаагаад л нэгдингийн төрүүлдэг хээр үрийг юм авъя гэж магадгүй шүү. Бичээ ноён дүзүүлээрэ гэсэн гэл одоо ноён хүн чөөрх юм гошуунтай хордатуу гаргачихгүй гэж бодоо байлгүй дээ харамлаагүй байлгүй дээ. Тэгээд л хамгийн сүүл нэг шар үстэй хээр даагаарсан тэрийг энийг заагаад аваасан юм лээ. Тэгээд тэр нь одоо өвгөн ноёны одоо ямар хурдан хайрчилээ тийм азаргал болсон юм гэлээ. Ер нь Далавангийн гошууны баян шарвдоржийн адуу гэдэг бас хордаатуутай байдаг. Бас нэг элбэг хөрөн гэдэг үү чавайсан гэдэг хонин зээрдэг гэдгийг чавайчиж бас тавьдаг. Нэг тиймэрхүү юм ярьдгийн. Та улсад ягаад очиж уралддаг юм бэ? Улсад уралдахад одоо яах вэ? Эртэн дээрд бол хаа таман дээр хүүхэд багсуултаа тэр үед чинь одоо би ч юм уу тийм нэг чигээрээ одоо хүний өвгөнд ордог гэдэг юм уу? Бас нэг хаа одоо мал хайргуулад одоо бас нэг тэрүүндээ мэрийгээд тэр хүн үедээ тэгээ энэ хүн хавтаа нормалда оролцсогээд ер нь одоо өөрийн эри ядуудаар болохоос яг тэр хүн үедээ бол манайхны чи яг мэрийгээд явсан Сүхбаатар аймгаас юм уу хинтийг тэр утга байдгүй юм л да. Нэг заргаатын үе байсан. Хүний одоо бас нэг тийм нэг эрхийн анжаар зам болдгоо байсан юм уу яасан. Тэгэхээр түрүүний яриараа орё. Харгалтай халдуу адраны тухай. Халдуу адрага та хэдийнээс ууж ихэлсэн? Даагнаас нь үйсэн. За би дааганд нэг суугуудаа гойж нэг сумандаа вэ нэг тавд оруулаад тэгээ шүтлүү үрээ ууж аман хүзүүлэгдээд шазаалан үрээ ер нь ягаад нэг төрүүлж ордог гэж оролдоод шазаалан үрээ ууж хүргэний маань хонгор хурдан үрүүл хавгаа гэдэг юм да түмийн огснээр тэр бас төрүүлээд миний хаман хүзүүлдээд тэгээ харгалтай халуунагаа би гарчиг адраг онж гуравт оруулаад тэгээ миний гар бити хөдөлгөөр байсан тэгээд явсан ганцаараа явсан тэгээд ирээд үзүүлээд нэг жоохон буутраад гуравт орсон юм аа тэгээд зутсан азрахтай хүн хүүхэд энэ ямар болгож явах вэ ёо пайзын авцсан тэгээд тэр үед зэрэг үе байсан дөө одоо сүүлийн үеийн багсвал дими юм яриад явах дарга нараа зархаад одоо өндөр настай нэг хүн би тэр үний саарл дацхыг омд нь оруулчих байсан. Тэгээ би ер нь тийм нэг ам гатуутай тийм айтарч хүн байгаагүй одоо л хамаагүй жилчээд байдаг нь ухаасаар. Одоо настай азар 103 аймаг оролддог юм аа. Манай галахчуудын ёс. Ирэх жил би уйнаа. Шангийн дарга болдоо сумын одоо зохион байгуулсан та хоёр ирэх жил би нүдийг чинь дэхгүй ч гэнэ шүтэнсний юм одоо би уйна гэж хэлээд гарсан. Гэхдээ ирэх жил нь яхад бүтэн жил би ер нь яаж үйдгийг нэг бодсон. Хуучин үйдгийг яг адилхан үйсэн. Шөн би яг хоолын гасдаг байсан. Тэгээд тэр юм ч одоо яг даацч байсан юм үйдэг нэг хаваараа байж байсан. Өглөө азраг тоолоод гарч байхад тэр үед ч одоо яг заргааталтай байсан. Харин эртмор додгүй байсан. Азраг тоолоод гарч байхад хоёр гүйтэн тэр үед хүүсөөхөлдөө хоёр гүйтээ очиод л өхөсүүнээ боголд явуулсан. Харгалтай халуун азраагаа мөн хааны тэгшоогоор төрүүлж ирэхдээ зүгээр ч нэг төрүүлээгүй. Холын хол бүр холын хол ирснийхэн нотолгоо халуун азраагаа хөлсөө хосуулчгаад сумын наадмын суусрын гүйдэл шинхаар наадсан талбайг 3 та тойрж байхад аман хүзүүнийх нь азраагаа барайнд орж ирж байсан гэдэг. Тэгээ манай лагвагийн шарах гэдэг ер нь одоо энэ суманд олон айрыг түрүүнд орцсон олон төр айрыг байна.
Гэхдээ нэг асар гурав торчид ухал хавгийн шар газар гардна гэж байсан. Гэхдээ тэр нэг эр хүнд нэг ажилтайх санагдж байсан. 91 он төрүүлээд 90 он төрүүлээд 89 онд 3 жил дараа төрүүлсэн. Далавангийн гушуунд ойрын 50 жил 3 жил дараа төрүүлсэн азар байдгүй. Миний сар хажуу азар байд. Санадуу түгэх шиг дуртахада үлдээсэн харгалаа хайлууми уурскана уурэгих шиг үзэндээ дунгорсон хайлууми дуур санадуу түгэх шиг Тэг аймаг төрүүлсэн уул уян сумын бодаазрагд хэний мишийн баазар уяад өөрийнх нь унган адуу. Тэрийг уяад уул уян аймаг төрүүлсэн 70 галтар азрах хоёулаад ирсэн. Тэгээд чи яхад жаалгаа 495 номертой моцсон. Манай энэ сайхнагийн хүүхэн том нэнжин гэдэг жаалуунсан. 945 гэсэн номер байсан. Юун ч тийм олон тоо байсан. Тэгээ миний хоног жоохон болж үзвэл ирэхээ төхөөд ирэхээр номерын он гарч ирээд гэж хэлсэн. Доош нь тэгдэг нэ орж ирсэн. За тэр болоо тэр хаадаан дээр өөрөө ч бас нэг тийм хүн юмтай одоо нэг өрөөж хайлунгад цагаан хоолны нэг юм заасан шүү байсан юм а. Тэр үл хөгж явгүй. Та яшиг дараа гэсэн том гот. Тэгээд л байжсэн. Цагаан хоолны дээр чичаад чагнаад байжсэн. Тэгээд хүзүүч ингээд нэг хелметрийн татуу овооны хажууд зүгээр гардаг юм. Нэг ингээд тойрохоор хелметр тойрдог юм. Тэгээ зам нийлдэг юм одоо энэ аймаг ороход. Тэгээ миний хажуу газар дээрээс эхлэнгүүтээ саарл газар номер мэддэхгүй саарл газар 500 м явдаг хол тасралаад болсон. Номер мэддэхгүй байнта осолдоо яхинта хажууныг саарл гэж байгаа гэж бодоод хүмүүс цагаан хайлуунаатай холдуулж тийм үү таниулахгүй. Тийм тэгээд л чагнаад байсан улам холдлоо гэдэг байна. Тэгээд тэр хелметрийн тойргоо миний хажуу газар 13 газартай ганцраа тасарсан. Тэгэхэд энэ авраг донд инкегийн зэр задрах нэг хандсан. Жохон цог. Тэгээд энэ хелметрийн татваад тэр хатаван дээр дандар энэ тэр дараагийн тэр суулгаж явсан юм гэлээ тэр мишгийн баазар бадантай энэ. Тэгээ дөтөр нороод ирэхгүй ард нь явсаа зэрэг. Тэгээ замын уулзуур дээр нэг хандсан одоо дүүрээс сав давхар уйны адуу салгаж өгдөө болохгүй гэсэн жоохон үргэсэн юм уу яасан бэ? Тэгээд нэг миний өөрийн хелметрс мэдэх штэ нэг тар хагсын газар төрүүлсэн хажуу газар. Сочны хатаг тэрд айгүй үли энэ дөрөв бүдрэх гэж байсан. Тэгээд зодсон газаргууд бүдрээ доочод өгдөггүй яг. Одоо наад чунгуудын бүгдээр ижимд бахархсан дуун бүгдээрээ босгосон. Тэр нэг манай монголчуудын галахын сайхан сэтгэлийг би дэмжиж болов. Миний яз жороовц азармаа цуцаагүй байна тэр сэтгэл орж байсан. Халиулах чи хэр төл сайтай юу юм? Төл одоо ер нь одоо тэр хатаан дээр нарийн шарга болоод тэр хатаан дээр төлнө. Тэр холон хол гэдэг байгаа төлнө. Одоо тэгээд тэр улсын наадамд очсон охин төл гарсан одоо би тэр хүрхэн сайхан одоо өгсөн байсан юм аа. Нэг хол саяолон усаж төрүүлсэн. Төл төлдөггүй. Харгалтай халуун газрах тайгаан зүс ижил зүрх зориг бүр ижил адуу бол улсын баяр наадамд айргийн тав тулдалсан халуун алаг соёолон. Энэ халуун алаг Галын бат төмрийнхэн дөрвөн үерээ улсад морь аригдуулах алтан боломжийг олгосон хувьтай хүлэг юм. Халуун алгийг ижил дундаас нь хэрхэн олж харсан, мөн хоёсгалан хинээс яаж авсан, бат төмөргөөд хэрхэн очсон дүү өөрөө сонион. Одоо адуу харуулсан заасан ярьсан. Тэгээд танд нэг дэлтэй халуун алаг хайлаа үрээ байна да энэ ямар хөшл энэ чинь авъя гэдгсэн. Тэгэхээр нэг хэсэг дуугаа ороод манай өвөө суусан чи энэ хариуг арга дагшиг ямар яах гэдэг өөр юм харуул. Маргааш дахиад одоо хонсын тэр шиг дахиад оолныг хонцгоо гэдэг. Тэгээд маргааш нэг ах мордоо босоод илтээ гişөө морд авсан л доош адуу айтсан. Машинуудаа яг ачхуулаа энэ тэр яваад морд аваад ингээд яах гэсэн. Очиргээд одоо үнэхээр тэрийг авах гээд байгаа юм гээд. Хүлээд авахаас яах вэ? Тэгээд тэр хайлаа оолыг үрэг чөлөөр авч хойдны хязгаарлал их хурдан байж байгаа.
ханаа түрээд улсын наадамд бас нэг алтан гэрлийн хүрээ газар сувдан хоёртой гуруулхана энэ цагаан хөтлөөд өгсөн шүү дээ. Харамгүй сайхан сэтгэлээр өгсөн юм. Тэгээ сайхан сэтгэлээр өгсөн юм болж идэг гэдгийг бол хараалаад байгаа юм л да. Тэр чинь надаар дамжаад Баттмөр мөнх хойсгалан аваад ахтаа өгөөд мөнх хойсгал нь одоо амьдрал дээр тийм л юм болсон. Би одоо аваа гэж авцсан. Наашаа яваад явж байгаа гутаад мөнхий намайг нөгөө дурлаад аваад авахаар бодсон юм шиг. Би хайлбаад нэг аав шүү гээл. Ямар ч тийм төвшөөрөл байхгүй. Энэ минийх шиг л гэж байгаа байхгүй. Цагааны тооч яриа. Яригдаагүй. Ерөөсөө би өөрөө ачлаа. За тэгэхээр манай галд орд ирж байна гэдгийг тодорхойллоо. Тэгээд л мөг өөний минийх шиг авцсан. Тэгэхээр энэ аргагүй тэр хайлуу газрынхын дээд адууных нь хөгшил байсан юм байлээ. Тэгээд адуугаа мэддэг, адуугаа таньдаг. Бас хүнд юм өгөөл өгсөн юм чанартай юм өгч тийм. Сайхан сэтгэлтэй хүн байна гэж бодож явдгийг. Шаргад шин таны унгаа дуу яав. Миний хайлуу газрын төл. Тэгээ усад очиж очиж ордод яг нэг хоёр бүсэд баруун хойныг аймагт нэг бүсэд доромцод аймагт бүсэд нэг хоёр л аймагтсан. Тэгээ жижиг ордоод нэг 6-7 төр үсэг юм гинэ. Шар газар нь манай гişтэр ирж уягдаад тэгээд инкот одоо над дээр шар газар гавч ойлсон юм. Өөрөнгө өндөргийн наадамд ч хайргдуулж доромцод шиж доротын зүмст хайргдуулаад хоёр том наадам төсгийн наадамд шар газар хайргдуулсан. Тэгээ энэний дараа одоо манай босоодолтын эзэн гамбаа хавтнууд бүрж угаад бөөнөр очсон. Босоодолт чинь одоо аль газрын төлөв вэ? Босоодолтуудаа тэр хахаа даман дээр миний хурдан хол газар хайлуу газрын хурдан хол газар байсан. Тэр үлдээ халууны эцэг нь үү? Аав. Тэгээ тэрүүний төлгөө юм тэгээд би нэг одоо нэг 1000 гаруй адуунаас л өөрөө төлөв өгч магадгүй гэдэл нэг бэлсэн хөр газар авч хоцорсон. Тэгээ тэрүүний төл юмдаг. Тэгээ би энэ дунд туу нүцэтэй өгсөн. Тэгээд нэг даа бас нэг суманда өнгөлүүлээд шүтлэн өнгөлүүлээд шазаалан 3-т орсон уу 4-т орсон уу. Соёолон бас нэг ам хозуулсан яасан. Тэгээд Гамбат гэдэг хүн аваач чадлаа. Сайхан төрийн томнууд нь сайхан нэрийг гаргасан. Тэр зэрэг маань бол үнэхээр алхын одоо морь сонирхдаг морины одоо сайхан уяачд бол одоо хэлэх бах. Үнэхээр л одоо төрцөн сайхан хүлэг. Одоо яг эд эренгүүтэл ер нь хордлсон. Тэр 9 жилээ их урд улсын наадам тэгээд дараа жил дахиад тэр амжилтаа батлаад дахиад төрийн наадам дахиад 2 дахь харагдсан. Тэгэхээр л эр хүнд ховорхон заяах хүлээл гэж би одоо боддог. Тэгээд тэр уралдаанд бол бас их аз зохиосон агуу шарга одоо төрийн Монголын төрийн ажнаа шарга гэж тэр агуу адуутай уралдаж одоо 3 төрийн наадамд их урдад 3 мордохтой хамт уралдаж байгаа. Гурвалданд нь хамт аргисанд нь бас нэг адуу сонирхч морины сүүл боож явдаг хүний үед их том бохрахал их аз завшаа зохиосон гэж би бодож явдгийг. Тэгээд энэ хамгийн гол энэ хүр азрыг бол одоо тэр их дорны их агуу яач хүрүүжөө гэдэг хүн бий болгосон хурдаа одоо бол үнэхээр гайхалтай хурдаа одоо бий болгосон хүн ба гэж би одоо бүрүүжөө байхыг бол одоо тэр цагаас хойш анх 2005 онд уулзсан цагаас хойш сайхан орж гарч одоо байнга зөвлөгөө авч адуугаар нь одоо биширч явдаг хүний хувьд тэгээд хүрээ азарга тэг сайхан хордлуулаад ер нь надтай ирсэн адуулгын үнэхээр сайхан тавьчихсан. Миний найз нөхдөж хамт очиод авч ирсэн. Ер нь хүнд адууг өгтөө сэтгэлээсээ өгч чаддаг. Хурдан адууга энэ залуучууд одоо морин сонирхолтой хүмүүс үнэхээр сайн сэтгэл одоо гар сонгож өгч чаддаг хүндээ. Босоод илтээ хувьд бол үүрмэц шүү дээ. 3 том наадамд уралдаал 1 ам үзүүлж 2-3 тагвсан гэдэг шүү дээ. Ерөөсөө л улсын наадамд уралдаал шууд ам 3 тагвсан. Тэр жилээ хурдаа 3 тагвсан. Их өөрөө сая хэлэлтэй зүгээр. Эний хувьд бол яг одоо тэгээрээ хүүхдүүдэд заагаад хэлээд байсан юм алга л да. Гэхдээ мэдээ сайн тахиулъя гэсэн бодолтой байсан. Улсын наадмаас өмнө бол шар газрахтаа уралдах тухай 2 азарга бодоогүй. Хоёулаа улсад одоо аригдаг газар. Тэгээ үүнд магна алтрыг төрүүлэх амжилтанд бол үнэхээр нөлөөсөн. Яг магна алтар бол ерөөсө шаргатаар очиод туж очиод дийлэхгүйсэн шүү дээ. Тэгээ босоодолт маань араас нэрээ буруу талаар нь дийлээд бүтэн бие дийлээ гараа явсан. Тэр босоодолтыг ирээд нийлэх шарга нэг мондог хөдөлсөн чихээ хатгаад нэг хөдлөөл. Тэгээ босоодолт нь яг эргээ зэрэгцээд ирэх хөвт нь буруу талаар нь халтар дайрахтал тэгээд нэг жоохон юм авсан л да. 2 азар 2 талаар нь тэлж угаас юмд үүсгтэйгөө хөлийн урд
Сумгаач байсан заяа шарга дээр юм очих юм биш гараад яваад өгөн. Яг тэр ий турд үедээ тийм л байсан. Улсын наадамд зул задарлаа, шар газар тасарсан юм гэдэг. Тэрнтэйгээ адилхан их хурд очиод тасарсан. Хурд дээр бол та өөрөө амгалан дээр ажны шаргатай л уралдана гэж. За өөр хонгод очихт нэг өвгөн хэлсэн тийм ээ. Тэр телевизээр гарсан шүү дээ. Өнөөдөр бараа одоо энийг бол Монгол ах уу, Монгол соёл, монголчуудын ямар их мэдрэмжтэй энэ өөрөө энэ мор үйж байгаа чи өөрөө том соёл юм. Энэ тийм үзэгчд, жирийн үзэгчд өөрөө их мэдрэмжтэй их том соёл болдог юм а гэдэг Монгол наадам байдаг юм а гэдгийг бол харуулсан зүйл болсон шүү дээ. Та өөрөө мэдж байгаа баримт кинонд хоёр хүн хэлдэг юм. Нэг залуу байгаа. Энэ жолооны багш залуу. Зөвхөн их хурд очих гэж Улаанбаатараас очсон байсан. Би сайн танихгүй улсуу жолооны багш сүлд нь хэлжсэн. Одоо над дүрсэн бичлэгээр үлдсэн байна. Тэр хүн өнөөдөр шарга хурдан байгаа. Гэхдээ өнөөдөр Баянжиргарын магна халтар аргагүй сайхан мордлоо шүү гэж. Нэг өвгөн олон сайхан адруу морж байна. Өнөөдрийн өвөл хайрсан да шарга хурдан байх юм байгаа. Гэхдээ өнөөдөр бараа өвөл гарсан юм да. Бараа дууд өвлөх бол би юу мэдгэвдээ гэж. Жирийн нэг сайхан үзэгч өвгөн шүү дээ. Тэгэхээр тэн 100 морь уралдлаа гэхэд хэдэн мянган хүн үзэгч байдгийг, хэдэн мянган сонирхогч, мэдрэгч, уяач байдгийг өөрөө оруулдаг учраас тэнд очиж бусдын морийг шинжих гэж хүн очдөг юм а гэдэг тэр наадам өөрөө харуулсан зүйл л дээ. Тэгээд хамгийн одоо сонин зүйл одоо тэр бичлэг дээр өөр ирээд хөлсийг гусаад байж хахад яг үүндээ бол их хурдын 3 азар тэр жилийн 3 азар бол үнэхээр тасарсан шүү дээ. Шарга өөрөө нөгөө наадам ганцаараа хоол ирдэг. Тэг юм ирээд төрөхээр яаж их хоол болдог нь тоол сандлын соён бичиг хурдан байсан. Хөшгөл төрүүлчээд ирсэн. Үндсэндээ 4 азараас тэр 3 азар нь 2 км зайтай юм шүү. Яг одоо наносекундын хөг бичлэг байгаа юм л бодит амьдрал. Тэгэхээр тэгдэл шаргыг шахсан хөрхи тэр хоёр. Босоод элчим бол аргагүй хурдан буюу л да. Аргагүй сайн нөгөө савнаас гарчихсан. Тэнд Монгол сайн адууны бүрдэл бий болцсон айл онгаа адуу гэдгээр энүүгээр юм бол одоо өрөвж байгаа адуу хурдан юм аа, саа юм аа. Энэ сайхан адууг энэ хүн бүрдүүлсэн юм аа хөдөлмөр гэдгийг бол одоо магтанд орсохгүйгээр одоо ярихгүйгээр өнгөрөх аргагүй юм шүү дээ. Миний хүрээ азарга одоо би хүрээ азарга энэ ч авчирч одоо яг эд уралдаж явах үед бол одоо цөөхөн жил яасан над дээр байсан. Тэгээд яг олонгүй хураалж одоо ер нь бол дандаа охин тул гарсан байна. Тэгээд би одоо азаргныхаа төлийг бас гидсэнд үлдсэн байсан тэгэл одоо бүрж угаад дээр шүдлэн үрэ сумынхаа нааданд баригдсан дараа одоо саяхан жил нь азаргныхаа ганц эрт төлийг бас хөрж байгаагаас 8 одоо яг гэж одоо сэтгэл одоо ч одоо хэлж авсан юм тий. Одоо азаргныхаа нэг төлөвлөрөдмийг бас ууя тий ганц үлдсэн одоо эрт төлөнд байгаа юм. Одоо яадаг ч азарга одоо над дээр ирээд нэг 2 жил болж байна. Юу шүдлэн үрэ мөнх хаан сумынхаа наадамд баригдсан. Даа галтааны наадамд нэг 20 дээр төгсөн гэдэг. Гэхдээ сайхан тавхилтай эцгээгээд ороасан бас эцгийнхээ олон сайн чанарыг бас авсан одоо гэж олон тийм бас маар сонирхдаг морины том уяачт нь одоо бас их сэтгэлийн дэм өгдөг. Тэгээ бас энэ хүрээ азарга бас тэр нэг хинжил сайхан мордох болов нэг сайхан мордуулж нэг хүрээ азаргын одоо мөгшлийг сайхан тавхиулъя гэсэн бодлоо байдаг. Босооч нь одоо танаа адууг жинхэнэ усд гаргасан даа нэрийн тийм ээ. Төгсөн. Их юм байхгүй харин. Одоо агуу их шаргыг одоо дарж өгч одоо магныг гаргасан. Төгсөн. Азрах шүү дээ. Одоо хүнээр бол одоо яа тэлж өгсөн юм уу тийм үү? Тэлж өгсөн тийм ээ. Одоо тэр хэлэх юм байхгүй одоо тийм. Ер нь яхав та хүн гэдэг заавал нэг өөрийн нэг тийм нэг бодол бүх хүн ч өөрсгөө мар үйд хүн ч өөрсгөө одоо тэгээд олон янзын хойгоор хүний бодол байдаг байх л да. Юм бусдад цагнууд би энэ босоод байлтай энэ нарын шаргын тэрхаа унган адууныхаа багцаагаар би бодод гин. За энэ одоо халиу азаргыныхаа тага уралдсан уралдад хоёулаа ингээд гурвуулаа нэг уралддаг ч юм уу сумын нааданд уралдыг гэхэд за ер нь нэг километр гарны ард нь байна да. Миний өөр юм бодлоо. Халиу азарга чи яагаад тэгж өндөрч юм би одоо яг л уяач дэндүү хамаагүй илүү надаас. Одоо ухаанд аль дэрэм гэж ярьдаг аль энэ тэр илүү байлгүй яг одоо манай долон сарын онон
одоо шар газрын эзэн гэтэр хамаагүй илүү. Өндөр домны хүн өндөр довоороо л байдаг. Авар хүн аваргаараа л байдаг. Халиваа газаргаа бидэнтэй аваачаад өөрөө эд залуухан уралдахад чидээ. За солчны тэнч цагаан зоос өртөлж миний халиваа газар шар газарчаад хамжилж ирнэ. Тэр чинь нөгөө үе үеэр би бол тоол аваргуудыг ингэж боддог байхгүй. Аваргуудыг нэг өдөр барилдуулах ямар ч боломжгүй байхгүй. Тэгэхээр үе үе аваргууд л ямар юмда илүү шүү дээ. Алт хэлмээр илүү л байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хотод одоо өөр юм одоо хүний моор уйж байгаа, тэжээгээ уйж байгаа, шинжлэх ухаанд мал зүйч байдлаар хандаж байгаа тэр үйлдэл бол бүрж байгаа тохиолдог бол. Яг тэр байран дээрээс адилхан байх юм бол бүрж байгаа надад хамаагүй илүү их байл. Ерөнхийдөө тэгж адуу хараад мэддэг, таньдаг тэр чи өөрийнх нь мэдрэмж шүү дээ. Илүү байна шүү дээ. Тухайлбал одоо үгдгээ халиваа азаргаан тав хүн мэдж байгаа тий. Сумын хаан хаалт далд төрүүлүүлнэ гэдэг чинь морь ирээд хөлсийг гусаж байхад дараагийн морь одоо ирж гинэ гэдэг асуудал бол тэр адуу хурдан уяачин сайн байна. Ер нь бол түрүүн би ярьж Баян хотг тийм яриад Баян хотгийн нэг ой дээр ихэд нэг 5 адуу мордуудаа тавуулангийн орууллаа гэж ярьж исэн санагдаж байна. Тэгээд бодохоор бол хүрээнд саа байж. Тэнд чи яг л адилхан хэмжээнд бүгдөө л морид дорт уяж байгаа шүү дээ. Хүний нэг унган ухаан гэж үйдэ. Тэгээд адуутай харьцаа сурцсан. Яг өнөөдрийн төвшөнд өөр биднээс илүү л өнөөхөөс дутуу юм гэж байхгүй шүү дээ. Тэр чин уяа Аз адууны өндөр довгож байна. Халиваа азарга маань бол саагаан зураас нь халиваа шар газар дутаж ирлээ гэх. Илүү өрхөж чадахгүй байлгүй те. Танай адууны ингээд танай адууны ер нь онцлог юу юм бэ? Одоо онцлогийн удаад би өөрөө сайн мэддэггүй юм доо. Өөрөө насаараа өөрөө 4 үлрэлтэл би морь эдэлдэг байсан. Ер нь 4 үлрэлтэн залуусууд өөрийн хүүхэд хүний хүүхдэд хэлэхэд ер нь морийг бол 11 хуучнаараа ярихад 11 2 тур морь ууж гэж бодож болохгүй. 4 үлрэлтэл моринд үнэн хуу дуртай байх хэрэгтэй. Яг адуугаараа одоо тийм адуу гэд хэлвэл бас том одоо бисаа усууд удаан ярьж ингэж магадгүй байх л та. Зүгээр надад дээр таарсан миний уйсан тэр адуу бусад улс дээр очиод уйж байгаа адуу шигсэн харахад аргагүй бэлэн тавилтаа адуу л да. Тэр зөв эдлээд бол морь хордлно гэсэн үг. Би бол өөрөө тэгж л жаалуудтай сургадаг. Ер нь манай адууны онцлог юу гэхээр би өөрөө дээр үйд би ер нь дашуургүй явах мó гэдэг байсан. Би ер нь ширүүлж үзээгүй уяач. Айрыг түрүүнд оруулаад орохгүй өөрөө явахаа байхгүй. Тэр хэлмэтгэхгүй амтныг балбаачаадгийн содооч яадаг. Өнөө жил болоод тэр хатаан дээр дунд хүүгээ минь нэг ачаа энэ Санжаа Жансан гэдэг хүү унсан. Би тэгээд хүүдээ хэлж явсан. За миний хүү би юу ч юу дээр нэг эдэнт хэлээгөө гордно гэд. Цуг байдаг бэрдээ хэлсэн. За миний хүү саар дазрын өнөөдөр шүгэн 3-аас хойш айтар орохгүй баха. Миний хүү сайн харж байгаарай. Бэрийг одоо юу ч гэж бодох нь дотн чичиж гомоо гордох нь араа багч гэж бодож байгаа юм. Тэгээ харин унжгаа жаалдаа хэлээж явуулсан энэ ачтаа. За миний хөө нэг жөхгөөд ухсан их юм уу нэг дашуур хүрэх нэг л нөөцтэй яваа гэсэн. Тэгсэн жаалаасаа асуусан чинь жөгч гэж үзээгүй гэж үнлээ ширвээчгүй гэж үнлээ гойдаачихгүй гэж үнлээ. Миний өөрийн уйсан адуу тэжээсэн адуу хоёр ер нь нэг айтер явах бол гэж байгаа юм л да. Явах уйсан шавн гойдаагүй ч явна. Улсуудын уяач сайн уйдаг тийм үзүү суулгадаг улсуудын хул газар дээрсээ дашуурдаад бас бодоод байгаа юм аа. Тэр бас нэг онцлог л уяа бай. Тэр энэ уяа гэдэг чи одоо тийм мэрэгжил юм уу? Эсвэл эрдэм юм уу? За юм би одоо тайлж мэдэхгүй. Ер нь уяа морины хурдан морины уяа гэдэг ер нь одоо гэцүү миний хов хөний бодлоор бол. Өнөө өчүүхэн би одоо тийм боловсрол байхгүй малчин хүний хувьд ер нь одоо эрдэнтэн хүн ямар байдгийг би ер нь одоо гэцүү үдтэй ер мөр үе гэдэг ер нь. Эрдэнтэн хүнтэй жишээ нь юу ах вэ? Ер нь ойролцоод үгүй хэлмэдэхгүй адгуустаар хайрсан ч гэсэн үг л дээ. Ер нь. Та бол түрүүнд хэллээ шүү дээ. Ер нь жилийн 4 өдөр зөв хөдлөл оролцож болдог маяг юм яа. Гэхдээ аль сайхан мороо идлээд уралдаж байгаа хүмүүс алиг тэрх үү? Гэхдээ тэгээд айрыг төрөө байдгүй л байхгүй юу? Тэгэхээр тэнд уяаны юм байна да. За миний хувьд бол тэр хатаман дээр одоо уяаж яхав те хүн дураагаад хөслөөд хүн дураагаад тарлаад байх чидэ баг алдаа ирэхгүй.
эдлэгээ болоод ирэх хаа даваан дээр намрын гинэг зурсууд намар одоо 4 өдөрт бүжи яах идэл гэсэн юм гээд намрын гинэг досон хөлсийн юм уу холог шаалгаад байвал бас болох. Эдлэгтэй ер нь тийм эвийн ож зөв эдлэн гэдэг байдаг. Өвлийн дунд болохоор халуун гэцээр нь бээрүүлэхгүй яат даруулсан эр суудаг. 100 уяхад махан хөдлөн суудаг. Хуу хүний бодвол. Тэгээд яг хүүхдүүд болохоор ямар нэгэн усод сургамж явна миний нэг зөв гэсэн бол. Хавар элгийн цагт мөр ерөөсөө ууж болохгүй. Яг энэ 3 сар 2 сардууд мөр уралдаад онгойлоход мөр сайхан онгой зөв онгой тэр их сайхан миний хувьд. Энэ хавар уралчингуудаар 4 сардаг 5 сардаг энийг үл би одоо таньдагч бай таньдагч бай их буруу идтэй миний хүний ингэж боддог даа гэж сургамж өгнө миний хувьд. За энэ морь уухийн эрдмийг та ер нь өөрөө зөнгөөрөө сурсан хүн үү? Ааваасаа үйлж авсан уу? Аль эсвэл хэн нэг хүнийг одоо дагаж сурсан уу? Яасан бэ? Манай болоод ирхаа даван дээр нэг 3 настай энэ баруун хийдэд сууж байсан тийм дээр үеийн лам хүн байсан. Сүүл дээрээ олон жил 20 жил баг үргээдийн дарга хийгээд л явсан. Тэгээ өөрөө нэг ганцхан мөр сумынхаа нааданд одоо үлзээ сумдагт соёолмор хурдан гэж уяад 3 дахь болсон юм байна. Тэгээд Зэцэн хаан аймаг гэж байсан Зэцэн хаан аймагт очиод тэр соёолмор аваашиж уралдаад 3 дахь болсон гэсэн. Энэ Далавангийн гэсрийн нааданд очиж төрүүлнэгээ давхар уяаргаар уяад ам үзүүлсэн юм байна. Дахид мөрний сүүл байгаагүй манаа. Үлдээ ганцхан морь гэж оруулж чад. Тэгээд энэ 10 жил яваад ирсэн дээр үед ламын хэрэгээр энэ усад тэр очиж уралдаж бас нэг аяр төрөнд оруулж байсан гэсэн энэ Өлзий сумын Наваан Балдан гэдэг үг л наадыг мор уяхыг л манай аав танилцуулаад энэ морин дуртай хүн болно. Чиний хоолн залгуул гэж. Тэр одоо бодоход надаас арай ахмад хүн байсан тэ одоо байгаагаас 70 гаруй насны löв хүн байсан. Тэр одоо тэр ухаатай хүн байсан байлгүй дээ. Лам хоорг байсан. Надад нэг битүү мор дөрхийг хараад хэлээд өгсөн би. Хурдан морин чи ууй гэсэн. Өгөл наадыг хэлж өгч ууй төрүүлгээ. 100 ой төрүүлгээл тэр хүн морийг би ер нь 2 3 дараалан төрүүлгэсэнтэй. Тэгээ азрагыг тэгэд үйдгийн морийг тэгж үйдгийг наадыг мор үсгээ зааж өгсөн. Тэгээ азрагыг яаж үйдэг гэж хэлж өгсөн танд? Азрагыг хөнгөн ойрхон ажиллаар үйдэг. Морийг сайхан шиг нэг 40 хэд хоног уухгүй их насны мор олигтой тавьхгүй суухгүй дээ. Одооны үеийнх тэр тохирч байна уу? Одооны үеаач нар одоо манай хэдэн хүнээр болохоо даван дээр их насны сайн гаттай морийг 40 хэд хоног унжгаан болоогүй юм бол нэг 14 5 хоног нэг шинэ нойргүй явдаг юм дөө. Тэгэхгүй их насны морь олигтой болдоггүй юм. Ер нь гүйцэд тамирын гүйцэд авахгүйнгуудаа нэг 13 4 шинэ нойргүй өргөчөд нэг шинэ 2 цагийн алдар цуны цагт хурц ирээд хазар нь мовчилчаад өглөө нэг сайхан шиг болоод сүүл дээрээ нэг өнгөн сайхан болонгуудаа эргэж сүр таргаж байгаа маштай байхад морь нэг зөв юм шиг байдаг юм дөө. Азраг дэндүү год идэхийнхээ даваан дээр махан буугаад очиулсан басаад байдаг. Багад уу гэж даагыг. Одоо даагууд тэрхаа даваан дээр нэг их сургангуудаа ойрхон хуурсан даагаад илүү юм уусан. Тэгээ би ер нь даагийг муухан үйдгийн ер нь сумынхаа нааданд би 6 дааг төрүүлэх гэсэн. 6 дааг төрүүлгээ та даага одоо сайн тэмсээ үйдэг өгөх юм. Ер нь одоо энэ аймаг сум улс усын наадмаас хичнээн хайрыг төр авсан юм байна. За сумын одоо энэ тентийн одоо хайрыг төрүүгээд аваад би гадагшаа нэг л гараагүй дээ. Ер нь нэг бүсийн нааданд өвгөн ноёны нааданд очиж идэв их хүүч одоо тэр үед өөрөө мор малнтай наадад их нэмэр өгдөгөөс өөрөө эдэлсэнсэн би хажууд нь өгж байгаа их насны Батүрлийн нэг зээлдмээр 5 дорсон. Тэгээ гадагшаа гарчих хүн дээр Хэнти аймгийн Басаа самдангийн 100 жилийн үед гадагшаа гарч ороод байгаа нь тэр үед би нэг 3 4 байрыг авсан хүний багсуултаа нийлээд өөрийнхөө дандаад миний хамаад нэг ойсон. Гадны гошуу аймаг гошуунд очингуудаа 3 4 байрыг авах ч одоо
эр хүн модор эрдэм алтан туурт уйсны ашиг маань болж юунтэй гэж бас нэг саяхан санагдаж байсан. Энэ айраг төрүүлгээд ингээд чураад авчгаад сууж явах шиг юу бодох вэ? Жоохон аарах уу? Яах вэ? Аарах нэг их айтрын бодогддог юм их сайхан санагдаад алтан тууртаа хөндлөг ард түмний хайрлаг эвэйл одоо тэнгэр бурхны гişиг ийм сайхан эд байна гэж ингээд дотроо залбирч бодно болохоос би тийм нэг аарах уу нэг гачин байгаагүй тэр нэг халиу азаргаар нь гасуулгахдаа одоо эр хүн нэг юу ч бодогдсон юм дээ одоо бас тэр хэцүү юм билээ. Тэр нэг жоохон эвгүй санагдсан. Нас яваад ирэх хатааван дээр 2012 онд нэг би нэг ачтай өгсөнсөн нэг хол шүтлүүрээ маань бараг 70 дахиар төрүүлсэн. Тэрийг одоо үед ч болохоор тэр дөхөрөмжийнхээ ард орсон. Ардаараа жоохон сумын засаг дарга мордны хамис бүгдээрээ эн чи очсон шагаа тавьж эргүүлж өгсөн гэж эргүүлж өгсөн гэрчийн хөтлөө байж явахад ёо гассан тэр хүнд би нэг жоохон ард нь орсон багсуулууд маань хөрвж явах маань ажлаганд очсон Орсын ард хүн баталж байна гэхэд нэг жоохон харин нэг жоохон нэг дээл агсаамаар санагдсан өөрөө одоо хүүхдүүдтэй дараа үдээ санагдаад миний тэр ам гараа дахиад уралдахч сарган дээрс нь уцаар холбоод уралдсан ч бас нэг айтар ард нь орохоор бодоо байгаа одоо. Та өдөр нөгөө өнгөрсөн жил мөнх хааны аагаар төрүүлэг таны саар лазаргүй шүү дээ. Тий. Тэр жил нэг хэцүү шамраг болоод. Тий. Таны нэг өнчин 6 сар байсан. Тэрний нэг мөн бүдээ. Мөн. Тэг яг өөрөө юм болохоор болдог юм байна хөрх юм тий. Тэр энэ одоо мөнх хаан сумын 4-10 жилийн түүхэн таныг азар төрүүлсэн. Онцгой амжилт үзүүлсэн гэж сонин хэвлэлд морь сонирхчдэр үнэлдэг л дээ. Тэр энэ азар ингэж уй төрүүлгүүл. Заавал тэр 10 жилийн зайтай одоо тэр хий чинь бодлогоор та хийгээд байна уу? Ер нь одоо таны адууны чанар чансааг л илтгэхэд яваад байгаа үзүүлэлт үү? За би одоохон энэ хүүхдүүдэд өөрөө хэлдэг юм да. Одоо дахиад 100 жилийг бэлтгэхэд одооны унаг сарваага сайн бэлтгэх хэрэгтэй. Энэ азраг тавихтаа болох уугүй юу? Хөлийн хордоор төл хэр өхөн үү? Үзүүрээр төл хэр гарах нь үү? Ер нь тийм тэр хүн үедээ ямиггүй бороор жоход хүн Монгол хүн шууд татдаггүй өмнө нь татдаг. Тэр үнтэй адилхан одоо 10 жилийн юм 9 жилийн ямиггүй одоо би бэлтгэл гэж хэлнэ. Та азрага яаж сонгож тавьдаг? Азрага сонгож тавихад яг аав нь дахиж байсан, ээж нь дахиж байсан, ахар сүү сайхантай, мунда сайхантай, тэргүүн сайхантай хөлийн бэрхүү борыг харж ил өөрөө шинжиж тавина дөө. Ахар суу сайхан гэхэлэр одоо урт байхыг хэлээд байна уу? Тэр одоо хоошоо ингээд овоо ясан бас юун дээр ахар сүүл дэшгээ босчихсон. Сүүл нь тэрийг хөвд ингээд сагдаагаад ингээд өргөчгсөн байдаг. Одоо тэрийг л хэлнэ биний хувьд. Тэгээ хүн мөрний сүү тэгээд одоо ахар сүүл мунда гэдэг чинь одоо арын 3 оноо арцг ясаан мунда сайхан өндөр хамрын нүх сайхантай байвал одоо тэгээд л ер нь тэгээ яарч болдгоо юм да хурдаад дуу. За. Ер нь яарч болохгүй. Юу гэсэн үг яарч болохгүй? Одоо уйлах гэж яарч болохгүй. За өнөө жил одоо ер нь жоохон тийм буруухан талтай байна нөхгөр л орчихгүй юу? Хурдаад дуу хэвээрээ байж байна. Уй хүн ухаан санаа нассалуу яарч ирдэг. Нөгөө хаях би яараг байхад унах чи юундаа яарсан гэдэг шиг ярих гээд байна да та. Тий. Одоо би энэ саар лазаргыг одоо манайхны энэ хавийнхан мэдэндээ шүтлэн уу даагүй яв. Шүтлэн уу яв. Шатаалан уу яв. Соёолон уралдаад одоо чинь нэг одоо ухаандаа хүнээр юм бол 18-9 бяр одоо ор зэрэгцэж байгаа гол соёолон үйсэн чинь нэг айтра ханаа түрээд. Тэгээд юу ч шууд миний хазар юм хэлж байгаа. Өвгөн адууга үнэрхдэггүй хөн. Өнгөрсөн жил мөнх хаан төрүүлсэн саар лазаргыг хязааланд нь талын хүлэгч гал уяаны 2014 оны хорон дарга самбуу нэмд сая 500 мянган төгрөгөөр худалдах санал тавьж байсныг миний бие мэдэх юм. Уралдаад ирснийгэж уягдаагүй битүү адуугаач ингэж л үнэлдэг хүн. Үүнийг л ёстой чудаг бас нүнжиг гэдэг байх та.
Та адуугаан хайхтар үнэрхтгүү тийм ээ. Тий, одоо яг би хүнд юу дандаа дахиуддаг ах түүнэр нь дахиж байсан юм уу? Энэ явах уу гэсэн адуугаар би хүнд өгдөг юм. Тэрүүний ашаар миний хүнд өгсөн адуу болгон нөхрийг баярлуулдаг. Тэр хүн болохоор 5 цаас 10 цаас авахта энэ одоо нэсэн гэж л сүүлийн усууд бодно. Тэр хүн сүү шиг санаж байхад би илүү өргөдөг сүү шиг санаж өгвөл би сайн юм болгүй өөрийгөө тэгж би сургаж явдаг. Хүүхдүүдээ ч би тэг сургадаг. Пүрвж байгаа моль миний уран бүтээлийг бодтойгоор үнэлсэн анхны худалдан авагч. Тэрээр нэгэнтээ харгалтай халуун азаргандаа дуу зохиолгохоор надад хандсан юм. Надад мөнгө байхгүй. За байхгүй ч юу байхав хомсэд тэр чинь би чамд нэг үнэн адуу өгье. Чи тэр хөгжмийн зохиолч дуучинтайгаа учраан ол гэдэг байгаа. Миний захтансан газар маажих шиг л болсон. Тэгэж би молор хар азрах тай болж пүрвж байгаа харгалтай халуун гэдэг дуутай болж үлдсэн түүх бий. Ёстой хааханаа сэтгэл хангалуун наймаа гэж энийг л хэлэх байх та. Өнгөрсөн жил Мөнхаан сумын 70 жилийн ойгоор төрүүлдэг нүрддийн саарл азраг бол самбуу нэмт санал болгож байсан мөнөөх саарл хязаалан гэдгийг дээр хэлсэн. Тэр миний молор хартаа 1 жилийн унаг юм шүү дээ. Тардаж иргсэн талхихан таны толгой цэцгээгүй нарлаж урсан хатууныхан нарран шарга ижээлгүй уускана үрэгийгш үзэдэ дүнгөрсөн. Тэгэхээр таны одоо өөрийн унган адуу хичнээн адуу гадаг шахарснаас хэдэн уул улсын наадамд айраг түр аваад байна. Ер нь одоо бас нэг яг миний өөрийн гараар аваагүй хөргөнтэй ч өгсөн байт юм уу? Хүүхдтэй ч өгсөн байт юм уу? Ер нь миний адууны нэгтэй адуу нэг 21 2 адуу бүсийн наадам, төрийн наадамд айраг түрүүнд орсон шууд усууд ярьдгийг яг баттаа өөрөө л мэдэхгүй юу нөхшил хөөгөөд байвал манай адууны их тал нь орсон байт юм аав тал нь орсон байдгийг баттаа сурвалжлаг байдгийг 1989 онд банкны хэн дөржүр гэдэг хүн би жаалтан зааж өгсөн энэ ганс үг гэдэг хүн байгаадаа шанживтын ганс үг өргөн ноёны наадны шалзалан ногоомог төрүүлж өгсөн. Тэр үнээс манай унган адуу аваад улсын нааданд шалзалан хүрээ аман хөзүүлдээд энэ буянгээ цэвэн дээр жинхүү намжил дөржгээд битүү шалзалан үрээ хонгор аваачаад улсын нааданд тавд ороод ер нь манай адуу төрийн нааданд бас нэг тий тавд орж бас нэг баярлуулах адуутай хүн байна гэж бодсон би юм. Тэгээд энэ одоо хэд өнөөгч би мэдэхгүй нэ дарамын Эренчингийн алаг азраг Баатуу их адууны ихтэй миний нэг тавга хөргөнтэй өгсөн хүр азрагын төл азраг дарамын Эренчингийн алаг азраг тий. Тэгээд ингээд ийм нэг ингээд зүгээд нэр зээлдэж байгаа гэдэг баримттай юмар нь хөөкөрүүл нэг тиймэрхүү хамтай юм уу би өөрөө санд. Таны адууш одоо хэд үед орж байна? Энэ одоо нэг 5 дахь үе дээр энэ лав явж байгаа байх. Энэ одоо 3 үедээ ороод 3 үеэс цааш давхдаггүй гэж яриад байдаг. Энэ үнэн үү бодлоо? Мэдхгүй би өөрөө аминдаа болоод 5 дахь үе дээр явж биш. 5 дахь үе дээр явж явах удан би өөрөө нэг сэхэгүүл санаж явдаг юм. Өөрөө. Адуунаа цусыг яа сэлгээд байна та? Цусыг яа сэлгээд байх юм байхгүй юу? Гүү аваад болохоо таван дээр бас нэг өөрийн ухаанч байдаг юм. Миний гүү болохоор миний унган гүүнүүд ер нь нэг миний хөгтүүч болох байх, наач болох байх. Өөртөө хойдтой байд. На гаднаас минь даагаас харвал хүнээс харж байгаа тавчдаг байсан. Танд асгчгийн азар нийлэн байдаг тийм ээ? Асгчийн адуу бас нэг яг ганц нэг бас байдаг юм аа. Халзан сумаас бас байдаг. Тэгэл би нэг үрээ даа хүнээс л худалдаад юм адуугаар солиод авчдаг. Тэгээ энийг уяад хэрэггүй төл ам минь. Тиймэрхүү гүнөө тавилал гэдэг. Тийм уяа засалч одоо хүн дөрөв заагаас сурах гэдэг. Ястон авсурдаг гэдэг. За ер нь миний өөрийн бодлоор бол ер нь одоо ухаан хүнд одоо ухаанаас илүү ханигүй мунхагаас илүү дайсан байхгүй гэж одоо настай усуур хонж өгдөг. Ер нь мори үнэхэрийн сурыг үнэхэрийн зайгууд би сэтгэлдээ өгсөн залхуугүй хүмүүс бол сурна даа. Залхуу хүн ямар сэргэлэн байгаа ямар шүмтэй байгаа. Бодол залхуугүй зөндөл хүмүүс уйж ийн л дээ тийм ээ. Тэгэхээр болгон амжилт үзүүлж чадахгүй. Тэгэхээр тэр цаанаас нэг авьяас байна уу юу? Одоо нөгөө эрдмийн тухай ярих гэж байна тийм. За миний өөрийн бодлоо хувь хүний бодлохоор залхуугүй хүн юу гэхээр ухаанда
баруун хойноосоо тарлахад энэ зам сайхан тэгшин үзүүрээдээ жоохон өгсөөдөө. Одоо нар баран дээр гарлаа. Нараад нь тарлахгүй, нар буруу тарлна. 2-3 цагийн алдаа тарлна ийм бодолтой. Тэр цаг минутыг харахгүй тооцоогоор л одоо яг тэгж хоо хөний бодол бий тэгж мөр үйдүү. Тийм одоо том уяасраа тэгээд байна. Графикийн уяаж нар гэж. Юу. Тэр одоо ингээд хөлс төдөө авах хэвээр одоо тар ингэж хийх хэвээр гэдэг тийм нэг юу вэ шүү дээ. Одоо цогцол дээр энэ төр байдаг шүү дээ. Тэгвэл тэрүүгээр л юм хийгээд л дахиулаад байгаа юм одоо тэр график уяаж гэж хэлээд байна. Мэдрэмж дутаад байна гэдэг. За ер нь уйж байгаа дутаагаа харьцах. Ер нь мөр болоод ирэх одоо онын эдлэгээ сайхан шиг зөв байсан байж гэж бодсон байхад дөхөөд ирэх гэрвэл яг нарийн дэнс харах байх л да. Энийг тарлах уу, өнжих уу? Та морхот одоо хэдийн хугацаанд мэдэх үү шүү хараад. Би өөрийнхөө өсмөрийг мэднэ. Энэ гоцорх уу, ам гарах уу? Ам гарах. Би ер нэг л ам гарсан. Тэгэж халиу азаргаа одоо хар гэртээ хайлуун дээр л гарсан өөр ам гарсан. Ер нь мор үйдэг залуу чүмбэ гөгшин чүмбэ моринд хайртай, нөхдөдөө хайртай байж мор яваа. Ам гарч болохгүй. Аргагүй ирэхэнд одоо мэдээж юм лойвертахад би хоёрыг үзсэн айт тэр юм блэ. Би ярэ үзсэн. Адуундаа шишин өвсрөмөлтэй байна гэдэг. Энэ ямар үнэвтэй. Энэ санаас аваад тэр хатаун дээр би ч одоо хөөгд багсуу хүн амтэн ч одоо ярихтай би ярьдгийн тэр санаасаа бурхнаасаа ясэд байдаг авдаг үгүй санддаг. Өөрөө сургуульд нь адилхан болоод гэж санддаг. Энэ зүүр зүгтээ хордоодоо байдаг, баруун хой зүгтээ бүх байдаг. Тэгээд ингээд энэ хоёрыг харьцуулах. Тий. Энэ бурхнаас би яасан юм болов гэж санддаг. Баруун хойд аймгийнхан ингээд хордоодоо зөөгөө төрхий байдаг 5 саасаа өгөөд л байна. Миний өөрийн дүгнэлт онолтоор бол тэднээс очоод Сүхбаатарын тараг бүрхэд байна. Одоо энэ хүн хавьдаа бүрэлдээдэг бурхан багшийн зарлиг юм гэнэ. Урагшаа гангад очоод тараг бүрэлдээдэг юм. Сохор нь яслахад урагшаа явна гэж байдгүй юм. Хинч галахчул бүгд мэднэ. Би нэг иймэрхүү жишээний хэд юм уу гэж би дотроо бодоод тэр бурхнаас яасан бас нэг болдгоо юм болдог байхаа. Онон тодмандаа нэг ингэсэн байхгүй юу? За энэ Төв аймгийнхын зүүн зүгийн Хэнтийн Сүхбаатарын зөөснөр одоо хурдтай болохоор болсон. Болохгүй. Тэгээд Төв аймгийн зөндөө л одоо хурдтай л та тийм үү? Үнэхээр зөөснөр бол бүгдийг авахар болсон. Тэгэхээр тэгдэггүй юм байна. Хурд гэдэг чинь бол одоо шанаг усанд халуух сууд усаасантай адилхан юм байна. Бидний авчирч байгаа. Цөм сүрэг гэдэг нь цөмөрөөд байдаг юм байна. Цөмөрөө. Хөрөнгө нь үлдэж байгаа юм чинь. Тий. Тэр манайхан сүүлүүд одоо цасаатай үргээ чамаагүй зарж ил байна. Одоо хэлтэй савтайгүйгээ ч өгчл байна. Одоо бүр эцэг ихтэй үр удамтай бүгдийг өгчихч биш үү? Тэгэд энэ би заримдаа бодох хүн шутрах юм биш байгаа даа гэж. Үгүй юу? Үгүй. Би өөрөө бол одоо дээр үеийнхаа төөх намтар ч юм уу өөрийнхөө ондор бодоход яагаад үгүй. Ер нь бол харин сайхан адууд хийжсэн бүгдээрээ сайн усууд байгаа газар манай онон бол үнэхээр сайн адууд хийж байгаа хүн. Энэ нэрлээ сурлээ задуутай гэж усууд ярих юм. Өөрийнх нь эквил хийжсэн адуунууд нь үнэхээр сайн адуу бай таараа л да. Багцаа бодоход өөрөө дэндүү сайн адууд сайхан ч үеяч юм дөө онон додонсрын тэгээ сүүлийн үеж болох тэр ингээд байх юм байхгүй өөрөө моринд их дуртай болж байна одооны усууд их өрөвстөр байна одоо. Энэ сүүлүүд одоо нэг морь үйж байгаа сууд зовлон байна. Морины хөл их авах юм. Тэгээ тэжээлээд одоо тамир нь одоо дөрвөн мөчнөө тамираа дийлэхгүй гэдэг ингэж ярих юм. Энийг та юу гэж боддог вэ? Энэ удаа тэрхаа даван дээр хөөх юм юу ч мэдэхгүй муусан багсуулуутай юм уу одоо бодохоор бол би их өрөвсхийн дотроо нөхрийн эр хүнийг ч одоо өрөвсхийн адууг их одоо харамсах юм. Тэр одоо тэжээл бэр суулгана гэж яриад байна. Тэр бэр суулгаж болно. Бэр суулгаад тэрийг ер нь хандлан сайхан эдлээд уянд ороход адилхан давхрын хавираа л бай. Ер нь. Тэгээд эднээс болохоор эдэлж байгаа нэггүүд ердөө тэр чигээр наваач жоохон идэсэн бодонгуудаа одоо тэжээлд оруулаад тэгээд нэг хөлийг аваад байгаа юм уу та. Одоо эдлгээний алдаанаас болж хөл авах гэж юм шүү. Би шууд тэгэж хэлнэ. Ердөө шууд эдлгээ байхгүй. Одоо болсон хөнгүүтэй л тэр л одоо залуу усуудад бол загх юм одоо тэр их хайранда та залуу зандан багтаа морины хөл авчив. Би ч одоо нэг дандаа энэ шиг адилхан байгаагүй би нэг 100-аад хил байсандаа хөнгүүд мөрөө идрүүлж үзээгүй би. Манай ханы тэр баадуу дээр ч гэдэг хүн болоод тэр хаа таван тэр энэ мөр хөрвч ер нь нэгтгэхийн хүн байсан газар.
Энэ мөр уяад ямар юу алдгийг харал цацар. Хүн чинь ухаангүй морны хөл авна гэхэд би нэг ягаад тэ нэг хуучнаар юм бол би нэг морь хөлсгөд нэг ороогаа өргөөд би нэг их сайхан тур харзаад эзэнгүүт нь буун гутаа морны хөлсө гус чинь тэгээ götөрч. Хөлийн авахаргүй явна л та. Би морны хөл доогоргож үзээгүй. Манай гогшин хүний хайн миний талд хэлнэ. Энэ усууд морь дандаа гасгаж хөтгэлээл их юм. Гоо чи нэг ядах цаана уу тааныхан цусыг хийсэн аа. Миний морин цусыг жоохон би үзээ. Та ханж хасгадаг уу? Мэдхгүй. Би морины хааг нь яаж гасгадгийг гасаад хөрөж байгаа гэхэд залуу улсууд надыг хөрөж явахад янтаж үнэхөө би морины хааж гасгаж мэд. Миний морь ятан чигж байхгүй. Энэ одоо морь оролцсонгуудад 2 3 унтаад гэдсэн юу л нэг нь ус холно гэж нь ус бол. За тэгээд солио гэж юм те. Би гэж соль үзээгүй. Мэдхгүй. Тэгээд мэдхгүй л та солихгүй нүү тэрийг хэрэггүй гэж үзэж байна уу? Хэрэггүй гэж. Яагаад? Миний мөр тэргүй өөрөө гэсэн дандаа зүг байгаад байдаг. Хүн урдлын хүний хүн ер нь хэлмэдэхгүй нь болохоос мөр яг хүнтэй адилхан. Яг л эрдэнэ хүн биеийг олсон их хүнээс гарсан хүн нэг адилхан эрдэнэ толгойтой модер эрдэнэ хоёр яг хүнтэй адилхан. Гэхдээ тэр нэг эзэн сулаар тамирын суглаар тэгээд тамаж явах хэрэг байсан. Гэсэн ойрхон олон сулсан гадуу тэр хожим тэрнтэй харуу бол. Яадаг гэнэ? Харуу бол. Тэр үгээс сулхаа байждаг. За. Хар ухаанд миний өөрөө ухаанд л тэгж юу тэр үнэнч байх. Тэг. Тэгэхээр та өөрөөс одоо Монгол уяал яриад байна да тийм үү? Манайх ч орчин цагийн уяа өөр болсон гэдэг л шинэ адуу энэ гэж ярьдаг. Орчин цагийн уяа гэхэлэр та юу гэж ойлгож байна? Шинэ адуу гэхэлэр юу гэж ойлгож байна? Шинэ адуу болоод ирхад өндөр миний өөрийн ойлголтоор бол одоо энэ гадаадаа сургуулж ирсэн эрлийн сурлын задуугаа бол би санаж байдгийг. Ер нь одоо Монгол улстай яар зарлаад одоо та энэ дамжуулж өгвөл их сайн байна. Эрлийн сурлын задуу гэдгийг үл одоо 100 адуу байх гэхэд үл яг хов хүн нэг 2 3 байхад буруу юм байхгүй. Тэр одоо тэр дээгүүр том сууч бай, жижигч бай, хэл гараар орж ирэхэд гिचнэн цаас мөнгөө гар задна тэр хүний хөдөлмөрийг бас үнэлэлгүй болохгүй. Энэ шар газар болох гайвал одоо бас нэг тийм хольс байдаг гэдэг буруутсан байхгүй гिचний үе дээр дахиж илүү бай. Нөхрийн хөдөлмөрийг бас тэгээд дарж болохгүй. Тэгэхдээ Чингисийн Монгол адуу гэдгийг бол 180% тааш болох. Ерөөсөө болохгүй. Монгол адууг бол тохоонд зохион байгуулалтгүй тэгээд дур зоргоороо эргэлзүүлэх явдлыг одоо эсэргүүцчих гэсэн үг байна тийм үү? Одоо эсэргүүцүүний ухаа тэр орж исэн усуудыг бол бас дэмжих нь буруу юм байхгүй. Гэлэгтэй тэрийг цөөн тоом. Зүү зөхстэй. Зөвлөх ёстой. Зүү зөхстэйгээр. Зүү зөхстэйгээр. Тийм миний өөрийн энэ багцуул хүүхдүүд энэ манай жаадуудын ярьж байгаа энэ трийг шагнахтуул онгууд их гой сайхан зогсуулж байгаа шүү ярих гээд байгаа. Ухаанда эрдээ задууны төлөвүүнээс гарсныг Монгол адуунд тавьдаг юм уу? Тэр нүдэрээ үзээгүй л те. Ер нь тэр бол одоо буруу юм байхгүй. Ер нь тэгээд энэ удаан даврын аягуулууд эрдээ сурлынсаа нийлээд урдахгүйгаа орох байх л да. Тэгээд бас нэг уяачтын холбоо эднэсүүд төр засаг маань ямар шуум маягтай байгаа миний Монголын ард түмэн дээгүүр доогуур удирдлагууд бас зөвөр ойлгох хэрэгтэй. Нодон зүүн тэр төрийн наадам төрүүлсэн тэр хаврын бүсийн тэр дүнжин гарвын наадам төрүүлсэн азар морь бүгдийг гасч байна лээ. Тэрийг үл биегүүл харин одоо Монголынхаа ард түмэн наатай нэг дээрээ энийг гасдаг боо. Тэр эрлийн задууг ягаад төрийнхаа наадамд ордуулсан? Ягаад тэр дүнжин гарав сараас хойш бэлэгтэй наадамдаа ягаад мордуулсан? Тэр хүний хөдөлмөрийг бодох хэрэгтэй. Тэр адууны модер эрдмийг бодох хэрэгтэй. Тэр унсан хүүхдийг бодох хэрэгтэй. Ер нь тэр хов улсууд нэг тайм улсууд тэрийг тэгж боломгүй шүү миний санаанд байдаг юм аа. Энийг сайсан дамжуулж хэлнэ үз. Дараачихаа уралдаалганд бол хаана яаж гасч уралдсан гасахгүй уралдсан төр улс түмэн олондоо миний хувьд бол олцох юм байх. Тэгэхээр энэ уяачдад ингээд 90 билет амжилт бүтээлэр нь цол олгож байгаа шүү дээ. Аймгийн алдарт, улсын алдарт, улсын манлай тийм үү? Одоо тод манлай гэж. Энэ цол олгож байгааг та юу гэж үздэг вэ? Энэ ч одоо болоод хахаа даван дээр бол энэ үл одоо хийсэн хөдөлмөрөөрөө бол ер нь одоо авахаас өрдөмгүй төр ус өгчихөө. Ер нь гэлээ гэхдээ лавд хөдөө сумд ингээд хараад байх өөрийнхөө сумыг шийдэж бодоход бол
нэг адуу төрүүлгээд юм уу нэг адуу аригчаа сумын алдар туяа завч байна. Энэ бол одоо нэр хүндлэлтүүд одоо их шиг уяачийн холбооны нэр сүрийг алдаж байна. Энэ задгаа улдаалганд медаль өгч байна. Дуртай хөнгөрчингүүтээ төдөн медаль тагаад авч байна. Тэр хүн медаланд нь болж авч, хурданд нь болж авдаг байвал тэр хүн бас 5 сар содгоо 5 сайж орж байгаа. Миний өөр юм бат. Тэрний хонд үнэн хүү хурдан гэсэн итгэлтэй хүнээс хурдан битүүр одоо арай хэдэн цаасаар татаавангуудаа удалтайгүй дахиад авбал болох л итгэж би санагддаг. Гэхдээ хүний юмыг би зааж байгаа гэдэг биш л дээ. Тэгэхдээ бас зөв хөхд их учир би тэр хүн байдгасаас өгч бас хурдаад байгаа юм шүү. Харин бас одоо тэрийг яа төр улс ард түмэн оюун ухаантай болгож идэх хөрхий бас байдаг юм аагууд авч үйдэг. Тэгсэн хэрний өөрөө адууны хазусыг мэдэхгүй байдаг. А ер нь миний өөр юм бодол хүний юмар үйж одоо хол их хүнд асуудал. Өөр юмар одоо нэстэгмар шүйдэг бай айрыг төрөнд ороход хүний юмар өөр юмар уяа төрүүлэх хүний юмар уяа тавд орох хүний юмар тавд орсон мөрөндөө би илүү баярлалаа. Энэ хүнээр мөр уйлаад тэгээд цолоо аваад байгааг та юу гэж ойлгодгоо. Яг өөрөө мөнгө цагаа гаргаад морь авчин л та. Тий. Энийг дээр бас юу гэж ойлгоо. Тэр хүн дээр бол хаа даван дээр би ч одоо өөрийгөө тэгсэнгүй гэж гойд биш л дээ. Би ч одоо ер нь насаараа 50 жил мөр оролдоод энэ улс энэ төр очиж оролцсон байвал бас нэг энэ цолыг бүгдийг авахгүй ч гэсэн тэр нэг араа барагтай нэг цолыг авчих болцол байсан. Өөрөөхөө би 45 жил адуугаа өсгчөөд хөдөлмөрөө барчаад ийм хүн юу ч аваагүй байхад морныхоо зүсийг мэдэхгүй хүн мандаа уяа тод мандаа уяа чавна гэдэг одоо ямар байдгийг би уйсан хүнд нөгөөд гэж хэлнэ. Та зүсгээр түрүүнээс 2-3 ярьчих та энэ адууны зүсчдээр нь оролцоход нөлөөлөх үү? Нөлөөлөх адууны. Хонд улсад одоо айрагдад төрүүлсэн адууны 60% чөлөө 40% чөлөө дандаа хөрөн цэсмийн адуу байсан энэ судалгаа гаргасан байдаг. Зүс ер нь хурдхад ямар ч нөлөө байхгүй. Миний хувьд зүсээр нь уралдахад нөлөө байхгүй байхад санддаг юм. А ер нь тийм нэг түрүү нэг ярьж байсан байгаль орчиндоо ухаантай хүйд олон хотогтой уралдадаг байж ихэд саарал адуунтай ээлжиж гэдэг юм уу, хөр адуунтай ээлжиж гэдэг юм уу, тийм зүсмийн юмд бол харин байгаль бурхан тэнгэр уулварн дэлхий бас нэг тийм нэг тал гарч магадгүй тал гардаг юм шүү ажиглаад байхад уралцснаа бодлоо. Хонд наадмын өглөөний үйл харна гэдэг чинь. Тий. Тэгээ өнөөдөр ийм зүсмийн адуу ирэх юм байна. Бараа адуу, бүгэ адуу тэр ярьдаг. Тэр одоо зүгээр тийм домын шинжтэй юм байна уу? Одоо амьдралын бод үнэн байна уу? За ер нь сайн ажиллаж чадсан хүндүүд ер нь дом биш хамттай байхаа. Тэгээ одоо нь усууд болохоор үүд гэж ярьдаг юм. Дээдх ягаан судал, улаан судал дээр нь тогтсон тэг нэг одоо энергичтэй туяагаар хинжидэг болов гэж би сандгийн дотор. Тийм надад бол заримдаа бодогддог. Тий. Тэнд нүүж байгаа үйл энд өнөөдөр уралт хадуун дээр ямар хамаа байдгийг бол заримдаа бодогддог. Тий. Тэр тэгээд ирэхэд даван дээр өвд гэсэн хүн болоод тархаа даван дээр хамгийн уртаж гойдож харна. Тэр хүндэл мэдлэхгүй өгч байхад доорхнаа байж магадгүй. Өвгөн хідэн сайхан хүү огтдоо олон ач зээтэй. Тэд нь Монгол хүнд хомстоод байгаа энэ эрхэм сайхан чанарыг өвлөх буй за. Та өмтэй юу? Одоо азамтай юу гэж гоё юу? Азам байж л одоо ингэж ийм сайхан төр улсынхаа сайхан энэвэл ард түмнийхээ эвэлийг аваад ийм сайхан хүндтэй ингэж азам гэжтэй яваагүй би өмтэй. Ямар ч одоо хүнээс дутуугүй өмтэй эр хүндэлэг дотор өөргөө дүгнж явдаг. Өвгөн уяач юу гэж уучлахыг та сонслоо. Малчид бүгдээрээ мэрэгжлийн өрөмтгтэй болсон. Малчин гэдэг мэрэгжил эзэмшсэн болохыг төр өөрөө нотолсон хэрэг. Нотолсон бас хүлээн зөвшөөрсөн болохоор удахгүй малчдад ядаж цалингийн доод хэмжээгээр цалинжуулах байлгүй. Би хувьдаа мал маллаж байгаа хүн болгоныг малчин гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй юу? Харин хөрвж байгаа бол би ингэж л малчин мэрэгжил эзэмшсэн гэдгээ өөрөө бидэнд дэндүү тодорхой тайлбарлаж өргөн олон түмэнд баримтаар баталж буйн энэ юм. Энийг л хүн аймгийн алдарт уяачаас өөр алдаргүй. Харин хаанч хүлээн зөвшөөрөгдсөн уяач гэлдэг алдар хүндийн титэмтэй уяач. Энэ даруухан хүндлэл илүү дутуу чимэггүй цол оргил эндрийг өөрөө байлдан дагуулсны баталгаа бас нотолгоо.
Даруй байх даанч сайхан даруулгатай өсгсөн нь буурлуудын ухаан. Дарвч дардайн боловч бустай гэдэг энэ буюу